За бүгдээрээ сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? Багш руу гараарай. За бүгдээрээ сайхан амарцгаасан уу? За энэ удаа бас хүүхдүүдтэйгээ дахиад уулзж байгаатай багш нь маш их баяртай байна. Манай хүүхдүүд Бурхан Аавынхаа үгийг сурах гад ангийнхаа хүүхдүүдтэйгээ нөхөрлөхгөөд багштайгаа бас нөхөрлөхгөөд Бурхан Аавынхаа үгийг сурах гад ирсэнд нь маш их багш нь баярлж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Бурхан Аавынхаа үгийг сурахаасаа өмнө Бурхан Аавдаа залбираад тэгээд хичээлээ эхэлцгээе. За бүгдээрээ нүдээ анаад гараа урдаа аваад Бурхан Аавдаа залбирцгаая. За залбирын хүүхдүүдээ. Бурхан Ааваа баярлалаа. Өнөөдөрч бас Бурхан Аав таны үгийг сурах боломжийг өгсөнд баярлалаа. Өнөөдөр сүм дээрээ ирж чадхаар тусалсанд баярлалаа. Ангийнхаа хүүхдүүдтэйгээ багштайгаа хамтдаа Бурхан Аав таны үгийг сурч чадах боломжийг өгсөнд баярлалаа. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр хүүхдүүдтэй хамтдаа 10 гамшиг бууслан гэдэг сэдвээр Бурханы үгийг сурнаа. Манай хүүхдүүд өнөөдрийнхөө хичээлийг сайн сонсоод Бурхан ямар хүчтэй юм бэ? Бурхан ямар агуу гайхамшигтай хүч чадалтай Бурхан бэ гэдгийг сурж аваасай гэж хүсэж байна. За өнөөдөр бидний үзэх хичээл маань 10 гамшиг. За 10 гамшиг. За энэ дээрээс харах юм бол хэдийн тоо байна? 10-ын тоо байгааз. За манай хүүхдүүд 10 тоол чадах уу? За тэгвэл багштайгаа хамтдаа нэг 10 тоолоод үзье. За наашаа хараарай. За багштайгаа хамтдаа 10 тоолоод үзье. За эхэллээ шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За баяр хүргэе. Бүгдээрээ 10 тоол чадаж байгаа баха гэж бодож байна. За чадахгүй хөгч гэсэн байгаа. Дараа нь 10 тоолоо сурчих юм бол болно гэсэн. За тэгэхээр өнөөдөр 10 гамшиг буусна гэдэг үгийг сурнаа. Гамшиг гэж юу вэ гэхээр аимшигтай өвдөлт, аимшигтай зовлон гэсэн үг. Бурхан Израилийн ард түмнийг аврахын тулд тухайн үед байсан Египт гэдэг хүчтэй улс дээр 10 гамшигыг буулгаад Израильчуудыг Египтээс аварсан үйл явдал. За манай хүүхдүүд өнгөрсөн хичээл дээрээ Мосегийн тухай сурсан те. Мосе. Бүгдээрээ Мосег санаж гин үү? Мосе усан дотор сагсан дотор хөвөөд явж исэн тийм ээ. Тэр сагсан дотор хөвөж исэн Мосег хэн аварсан бэлээ? Египтийн хааны охин гүнж аварсан биз дээ. За тэр Мосегоор дамжуулаад Бурхан Египт улсын газар нутаг дээр 10 гамшигыг буулгасан. Яагаад буулгасан бэ? Израилийн ард түмнийг Египт гэдэг газараас дагуулж гарахын тулд, их нутагт нь Израильчуудыг аваачихын тулд энэ 10 гамшигыг буулгасан. За маш удаан хугацаанд дээр үед маш удаан хугацаанд Мосег төрсний дараа Израилийн ард түмэн Египтэд боол зарцын ажил хийсэн. За боол гэж юу гэсэн үг вэ гэхээр зарц гэсэн үг. Зарц. Манай хүүхдүүд зарц гэж мэдэх үү? Зарц гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ гэхээр
өөрийн эрх чөлөөгүй хүнийг гэлнэ. За. Өдөр болгон хүнд ажил хийж, өдөр болгон хүнд загнуулж, өдөр болгон хүний хий гэснийг хийж, үнэхээр хүнд хэцүү Израилийн ард түмэн Египтийн газар нутаг дээр зарцын амьдралаар амьдарсан. Маш удаан хугацаанд 430 жил гэдэг хугацаанд Израилийн ард түмэн боолын амьдралаар, зарцын амьдралаар Египтчүүдэд боолчлогдож, зарцлагдаж амьдарсан. Тэр үед Египт гэдэг улс бол хамгийн хүчтэй улс байсан. Египт улсыг дийлэх хүчтэй улс гэж байгаагүй. Тэр агуу хүчтэй Египт улс Израилийн ард түмнийг боолоо болгосон. Тэгээ Израилийн ард түмэн маш их зовсон, маш их өвдсөн. Тэгээ сүлд нь Бурханаас гуйсан байна. Бурхан аваа. Манай ард түмнийг их нутг руу мань явуулж өгөөч ээ. Бид нарыг энэ боолоос, зарцаас салгаж өгөөч ээ. Болиулж өгөөч ээ. Бид нар үнэхээр их зовж байна. Бид нар үнэхээр их ядарч байна. За ингээд Израилийн ард түмэн Бурханд залбирсан. Гэтэл Бурхан тэр Израилийн ард түмний залбирлыг сонсоод Израилийн ард түмнийг Египтийн боолчлолоос гаргаж ирсэн байна. За мэдээж Египтийн фараон гэдэг нэртэй хаан байсан. Тэр Египтийн хаан Израильчуудыг явуулахгүй гэсэн. За тэгэнгүүт Бурхан Мосегоор дамжуулаад 10 гамшигыг Египтийн газар нутаг дээр буулгасан. Тэгээ эцэст нь фараон хаан Израилийн ард түмнийг явуулсан. За бид нар үүгээр дамжуулаад өнөөдрийнхөө энэ үзэх хичээлээрээ Египтийг дийлсэн Израилийн Бурхан ямар хүчтэй, ямар агуу, ямар мундаг Бурхан бэ гэдгийг сурнаа. Тэгээд бид нар ч гэсэн тэр хүчтэй, тэр мундаг Бурханы хүүхдүүд юм байна. Тэр Бурханд итгэж амьдрья гэж бодох хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ Библийн нэг үгийг багш нь уншаад за тэгээ өнөөдрийнхөө хичээлийг сурцгаая. За наашаа хараараа хүүхдүүдээ. За багш нь уншиж өгье. За ишаарэ. Библийн Дэд хууль номын 4:35. За багш нь уншиж өгье. Эзэн бол Бурхан, түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм. За энэ 10 гамшигыг Бурхан яагаад болгосон бэ гэхээр үнэхээр Израилийн Бурхан бол жинхэнэ Бурхан, хамгийн мундаг Бурхан, мөн гэдэгт итгүүлэхийн тулд энэ 10 гамшигыг буулгасан. За хүүхдүүдтэй нэг зураг харуулъя та нарт. За энэ зургийг хардаа. За энд хоёр том суумо, жижиг суумо, хоёр хүн барилдах гэж байна. За манай хүүхдүүд та гараа. Энэ том жижиг хоёр сумогийн хэн нь ялах вэ? За та нар мэдээж том нь ялнаа гэж бодож байгаа байх. За тэгвэл энийг харъя да. Энэ жижиг сумон энэ том хүнийг ингэж өргөөд ингээд аваад шидчихвэл гайхалтай үйл явдал болно үстэй. За юу гэсэн үг хэрэг? Энэ том сумо бол Египт, тухайн үеийн Египт улс гэж ойлгож болно. Харин энэ жижигхэн сумо нь сул дорой өчүүхэн жижигхэн Израилийн ард түмэн гэж ойлгож болно. За тэгвэл
ийм хүчтэй энэ Египт улсыг Израилийн ард түмэн Бурхны хүчээр ийхүү дийлсэн байх нь. За энэ тухай бүгдээрээ хамтдаа сурцгаая. Хүүхдүүд энэ юу вэ? Та нар энийг мэдэх үү? За энийг тэрний гурвалжин байгууламжийг харж байна уу? За тэрийг пирамид гэж нэрлэдэг. Пирамид. За хажуудалд нь байгаа энэ сонин амтан жим шиг тэгсэн хэрнээ хүн шиг толгойтой энэ байгууламжийг Сфинкс гэдэг. За энийг Израилийн ард түмэн Египтэд боол байхдаа барьсан байна. Үүнийг барихын тулд Израилийн ард түмэн маш хэцүү зовлонг амссан. Хүүхдүүд энийг хардаа. Энэ пирамидыг барихын тулд Израилийн ард түмэн Египтчүүдэд 430 жилийн турш боолчлогдсон. Тэгээ сүүлд нь үнэхээр ядарсан, маш их өвдсөн, маш их зовсон, хүнд ажилласаа болоод бие нь өвдсөн. Тэгээ сүүлд нь Израилийн ард түмэн Бурханаас гуйсан. Бурхан аваа. Та биднэр туслаач. Бид нарыг энэ Египтийн хааны гараас, Египтийн боолчлолоос суллаад өгөөч гэд гуйсан. Израилийн ард түмэн өдөр шөнөгүй Бурхан аваас гуйсан. За тэгсэн чинь Бурхан Израилийн ард түмний тэр залбирлыг сонсоод Мосег явуулсан. Мосег та нар мэднэ те. За тэгээ Мосе за эндээс харцгаая. Энийг хардаа. Энэ Израилийн ард түмэн байна. Израилийн ард түмэн ингээд хүнд хүчээр ажил хийгээд Египтийн цэргүүд ташуураар зодож маш их өвдгсөн. Тийм учраас Израилийн ард түмэн Бурханаас залбираад гуйхад нь Бурхан аав Мосег явуулсан. За тэгээ Мосе энэ Египтийн хаан дээр очсон. За энэ зурган дээрээс харах юм бол Мосе байгаа үстэй. Мосе тэр Египтийн хаан сандал дээр сууж байна. Мосе ингэж хэлсэн. Бурханы ард түмнийг явуул гэж Бурхан айлдсан. Египтийн фараон хаантаа Бурханы ард түмэн болох Израилийн ард түмнийг одоо Египтийн газар нутгаас явуул гэсэн. Гэтэл Египтийн фараон хаан Мосегийн үгийг сонсоод гинт уур нь хүрсэн. Явуулахгүй. Би тэр Бурханд чинь итгэхгүй байна гэсэн. За тэгээ эцэст нь Мосе Аарон хоёрыг өшөглөөд гаргасан. Мосе Аарон хоёр хоёулаа очсон байхгүй. Гэтэл Египтийн хаан тэр хоёрын хэлсэн үгийг үл тоосон. За тийм учраас 10 гамшиг Бурхан Мосегаар дамжуулаад буулгаж эхэлсэн. За ингээд Мосе хөөгдөд гарсан. Хөөгдөж гарсныхаа дараа Бурханаас асуудаг. Бурхан аваа. Египтийн фараон хаан Израилийн ард түмнийг явуулахгүй гинэ. Одоо яах вэ гэсэн. Тэгтэн Бурхан Мосед чи тайга ав гэсэн. Тайга аваад яах юм бэ гэсэн. Тайга аваад Египтийн газар нутаг дээгүүр урсаж байгаа Нийл мөрөнг цох гэсэн. Ингээд нийл мөрөн цус болсон байж байгаа. Хамгийн ихний гай гамшиг ингэж болсон. Энийг хардаа. За бүгдээрээ дахиад нэг тоолцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 энэ 10 гамшигыг дэс дараатаагаар Мосегаар дамжуулан Бурхан Египтийн газар нутаг дээр буулгасан. Хамгийн ихний гамшиг Нийл мөрнийг цус болгосон. Яагаад цус болгосон гэж? Египтийн хаан Израильчуудыг явуулахгүй. Би тэр Бурханд итгэхгүй байна гэсэн учраас Бурхан өөрийгөө амьд байгаа жинхэнэ Бурхан гэдгээ харуулахын тулд Египтийн газар нутаг дээгүүр урсж исэн Нийл мөрнийг
цус болгосон. Хардаа хүүхдүүд улаан өнгөтэй угааз Египтийн ард түмэн хоолоо хийж идэх гээд цайгаа чамж уух гад ус уух гэсэн чинь ус байхгүй болсон. Тэгээ үнэхээр хэцүүдсэн. Тэр жигтэй гол нь цус болсон. Тэгэнгүүт Египтийн хаан Мосегоос гуйсан. Мосе за ойлголоо. Чи буцаагаад энэ нийл мөрнийг зүгээр болгоод өгөөч. Энэ гайхамшигыг зогсоогоод өгөөч гэж гуйсан. Гэтэл Мосе бурхан залбирсан чинь буцаагаад энэ гайхамшигыг зогсоосон. За тэгээд Израилийн ард түмнийг явуулах байх та гэж бодсон чинь Египтийн фараон хаан явуулаагүй зөрүүдэлсэн. Зөрүүцэн гаргасан учраас бурхан дахин Мосегоор дамжуулаад Египтийн газар нутаг дээгүүр 2 дахь гамшигыг буулгасан. Тэр 2 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр энэ 2-ын тог хардаа хүүхдүүд юуны зураг байна? 2-ын тоон дээр мэлхий байгаа үстэй мэлхий. Бурхан Египтийн газар нутаг дээгүүр дүүр мэлхий оруулсан. Энийг хардаа мэлхий. Баг Египтийн бүх газар нутаг дээгүүр Египтийн бүх айлын гэрлүү ногоон муухай мэлхийнүүд дүүрэн орсон. Египтийн газар дээгүүр дүүрэн мэлхий орсон. Сүүлдээ муухай үнэрцэн. Тэгээ Египтийн хаан Мосегоос гуйсан. Мосе за би ойлголоо. Чи энэ гамшигыг зогсоогоод өгөөч гэсэн. Мосе бурхан залбираад энэ гамшигыг зогсоож өгсөн. Зогсоогоод өгөөд байхад Египтийн хаан Израильчуудыг явуулаагүй. Тийм учраас 3 дахь гамшиг буусан. Тэр 3 дахь гамшиг нь юу байсан бэ хэрэг? Жижигхэн ялаанууд. Дэлэнч ялаанууд Египтийн газар нутаг дээгүүр дүүрэн ниссэн. Зөндөө олон жижигхэн ялаанууд хүмүүсийн ам руу ороод, хамар руу ороод, нүдэн дээр нь суугаад, бүх биеийн дээр нь суугаад, бүх биеийг нь захтнуулаад үнэхээр хэцүүдсэн. Ингээд 3 дахь гамшиг нь дэлэнч ялаа буусан. Мөн л Египтийн хаан Мосегоос гуйсан. Мосе за одоо та нарыг жинхнээсээ явуулъя. Израилийн ард түмнийг би явуулъя. Энэ гамшигаа зогсоогоод өгөөч гэсэн. Мосе бурхан залбирсан. Бурхан минь энэ гамшигыг зогсоогоод өгөөч. За энэ гамшигыг бурхан зогсоож өгсөн. Тэгсэн ч гэсэн Египтийн фараон хаан Израильчуудыг нутаг руу нь явуулаагүй. Тийм учраас 4 дахь гамшиг буусан. Тэр 4 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр бүр том ялаануудыг Египтийн газар нутаг дээгүүр бүрхэж авсан. Бүр их ялааг илгээсэн бурхан. Тэгээд тэр ялаанууд энд тэндгүү нисээд муухай үнэр гаргаад хүмүүсийг зүгээр байлгаагүй. Тийм учраас Египтийн хаан дахиад гуйсан. Мосе би та нарыг стож жинкнээсээ явуулна. Энэ ялаануудыг байхгүй болгоод өгөөч гэж гуйсан. Тэгэнгүүт нь Мосе дахиад бурхан залбирсан. Египтийн хаан гамшиг зогссны дараа, ялаанууд байхгүй болсны дараа дахиад үгэнд ороогүй зөрүүд зан гаргаад Израилийн ард түмнийг явуулаагүй. За тэгэнгүүт дахиад бурхан Египтийн газар нутаг дээр 5 дахь гамшигыг туулгасан. Тэр 5 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр мал бүх малнд нь халдварт өвчин тархсан байна. За 5 уушуу малыг нэрлэе. Хонь, үхэр, адуу, тэмээ, ямаа. За Египтийн газар нутаг дээр амьдарч исэн энэ 5 хушуу малнд нь өвчин туссан, олон мал өгсөн. Ингээд 5 дахь гамшиг буугаад хаж гисэн фараон хаан бурхны үгэнд ороогүй, бурхны хүчинд итгээгүй. За тэгээд 6 дахь гамшиг буусан. 6 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр хүмүүсийн биеиндээ бүрэн муухай өнгөтэй яр гарсан, яр. Египтийн бүх хүмүүсийн биеиндээ бүрэн муухай халдвартай яр гарсан. Бие маятсан, биенээс нь муухай цус хойдсон, өвчин. За тэгээд ахаж гисэн
Израилийн ард түмнийг Египтийн фараон хаан явуулаагүй. За тийм учраас Бурхан 7 дахь гамшигыг болгосон. 7 дахь. За 7 дахь гамшиг юу байсан бэ гэхээр Египтийн бүх газар нутаг дээр мөндөр буусан байна. Манай хүүхдүүд мөндөр гэж мэдэх үү? Мөндөр. Ус хөлдөх юм бол мөндөр болдог үстэй. Тэнгэрээс том мөндрүүд Египтийн газар нутаг дээр буусан. Тэгээ дээрэс нь аянга цахилгаан цагсан үнэхээр амар гамшиг буусан. Олон хүн үгсэн, олон мал үгсэн. Ингээд 7 дахь гамшиг буусан. За тэгэнгүүт фараон хаан дахиад Мосегоос гуйсан. Мосе энэ гамшигыг зогсоогоод өгөөч. Би танаа ард түмнийг явуулъя гэсэн. Мосе бурхан залбирсан энэ гамшигыг мөндөр буухыг аянга цахилахыг зогсоосон. За гэтэл энэ гамшиг зогссны дараа ч гэсэн Египтийн фараон хаан Израилийн ард түмнийг явуулаагүй. Боолоос нь болиулаагүй. Тэгэнгүүт 8 дахь гамшигыг бурхан Египтийн газар нутаг дээр болгосон. Тэр 8 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр Египтийн газар нутаг дээгүүр дүүрэн царцаа орж ирсэн. Манай хүүхдүүд энэ царцааг харж байна уу? Ийм амжигтай том царцаанууд орж ирсэн байна. Египтийн газар нутаг дээгүүр дүүрэн царцаанууд яваад бүх айл, бүх тариан талбайг идэж сүйтгэсэн. Тариан талбай, ногоо, үр тариаг бүгдийг идэж сүйтгэсэн. Ингээд Египтийн ард түмэн идэх хоолгүй болоод үнэхээр хэцүү болсон. Тэгэнгүүт дахиад Египтийн хаан фараон Мосегоос гуйсан. Мосе энэ гамшигыг зогсоогоод өгөөч. Би танаа ард түмнийг явуулна гэсэн. Мосе бурхан залбирсан. Тэгээ энэ гамшиг зогссон. Гамшиг зогссны дараа фараон хаан ахиад худлаа яриад бурханд итгэхгүй Израилийн ард түмнийг явуулаагүй. За тэгэнгүүт 9 дахь гамшиг болсон. Тэр 9 дахь гамшиг юу байсан бэ гэхээр Египтийн газар нутаг дээгүүр түнэр харанхуй бүрхсэн. 3 өдрийн турш нар гараагүй. Тас харанхуй болсон. За тэгэнгүүт Египтийн фараон хаан ахаал Мосегоос гуйсан. Мосе одоо би та нарыг жинкнээсээ явуулна. Энэ гамшигыг зогсоогоод өгөөч гэсэн. Мосе бурхан залбирсан. Дахиад гуйсан. Гамшиг зогссон. Гэтэл Египтийн фараон хаан дахиад хэлсэн амандаа хүрээгүй. Тэгээ яасан бэ гэхээр Израилийн ард түмнийг явуулахгүй гэсэн. Ингээд хамгийн сүүлчийн аимшигтай тэр гамшиг буусан. Тэр гамшиг юу байсан бэ гэхээр Египтийн бүх айлын том хүүхдүүдийг өхүүлэх гамшиг байсан. За гэхдээ тэр Египтийн газар нутаг дээр Израильчууд бас хамт амьдарч байгаа. Тийм учраас бурхан Израильчуудад ингэж хэлсэн. За танаа том хүүхдүүд, ууган хүүхдүүд чинь өхгүй байхын тулд хаалганыхаа гадна талд хоёр талд нь дээр нь цус нялаарай гэсэн. Нэг хурга нидлаад тэр хурганы цусыг хаалган дээрээ түрхээрэй гэсэн. Израилийн ард түмэн бурхны хэлсэн үгийн дагуу хаалган дээрээ хоёр хатавчаар хоёр тотхон дээр нь хоёр талд нь цус нялсан. За гэтэл тэр шин бурхны үхлийн тэнгэрлэгч Египтийн газар нутаг дээгүүр явсан. Тэгээд хаалганда цус төрхээгүй айлын бүх ууган хүүхдүүдийг өхүүлсэн. Ууган хүүхд гэж мэдэнтэй. Ууган хүүхд гэдэг нь айлын том хүүхэд гэсэн үг. За тэгээд харин цус хаалган дээрээ түрхсэн байгаа айлын том хүүхдүүдийг бурхан өхүүлээгүй. Египтийн ард түмэн итгээгүй. Хэрвээ хаалган дээрээ цус түрхэх юм бол тэр айлын том хүүхэд
өөхөхгүй байх байсан. Гэтэл Египтийн ард түмэн итгээгүй. Тийм учраас итгээгүй учраас тэр айлд байсан хүүхдүүд үхсэн байна. Харин бүгдээрээ энэ зургнаас харцгаая. За энэ зургийг хардаа хүүхдүүдээ. Энэ зурган дээрээс харах юм бол Израилийн ард түмэн нэг хураг нийтлаад тэгээд тэр цусыг нь хаалгандаа ингэ түрхсэн байна. Тийм учраас Израилийн ард түмний том хүүхдүүд нь үхээгүй. Харин Египтчүүд хаалгандаа цус түрхээгүй, Бурхны хэлсэн үгэнд итгээгүй учраас ууган хүүхдүүд нь бүгдээрээ инхүү үхсэн байна. За эндээс харъя. За эндээс харцгаая хүүхдүүдээ. За эндээс харах юм бол энэ айл байна. За эхний айл нь Израиль хүн байна. Бурхны хэлсэн үгэнд итгээд хаалгандаа цус түрхээд гэрлэг орцсон. Хоёр дахь хүн нь ч гэсэн мөн Израиль хүн Бурхны хэлсэн үгэнд итгээд хаалгандаа цус түрхээд орцсон. Гэтэл гурав дахь айл энэ Израиль хүн биш учраас би цус түрхэхгүй. Би цус түрхэхгүй учраас зүгээр цэцэг зурлаа гэд цэцэг зурцсан. За ингээд гэрлэг орцсон. За гэтэл энэ шөнө үхлийн тэнгэрлэгч энэ гурван айлын дээгүүр өнгөрсөн. За хүүхдүүдээ та нараас асууя. Хамгийн эхний айлд байгаа том хүүхэд үхсэн болов үхээгүй болов? Үхээгүй. Гараад ирсэн. Яагаад? Яагаад гэхээр хаалган дээрээ цус түрхсэн. Бурхан хаалган дээрээ цус түрхэх юм бол тэр айлын ууган хүүхэд үхэхгүй гэсэн. Тийм учраас хоёр дахь айлч гэсэн хаалган дээрээ яасан бэ? Цус түрхжээ. Тэгвэл үхсэн болов үхээгүй болов? Үхээгүй. Амьд гарч ирсэн. Харин гурав дахь айл нь хаалган дээрээ цус түрхсэн үү түрхээгүй юу? Цус түрхээгүй. Тийм учраас энэ айл хүн байхгүй. Энэ айлын том хүүхэд нь үхсэн байна. Тийм учраас Бурхны хэлсэн үгэнд итгэж хаалган дээрээ цус түрхсэн Израильчууд хүүхдүүд нь амьд үлдээд харин Египтчүүдийн ууган хүүхэд нь үхсэн байна. За ингээд 10 дахь гамшиг буусны дараа Египтийн фараон хаан Бурханд бууж өгсөн. Бууж өглөө. За одоо Мосе чи Израилийн ард түмнийг аваад нутаг руугаа буцаарай гэсэн. Ингээд Израилийн ард түмэн баяр хөөртэйгээр нутаг руугаа буцаж энэ үеэс эхлээд Израилийн ард түмэн Бурханд итгэж, Бурханд талархаж амьдэрсэн байна. За тэгэхээр өнөөдөр энэ үгээр дамжуулаад манай хүүхдүүд Бурхны үгэнд итгэх юм бол, Бурханд найдах юм бол, Бурхан бол тэр агуу Египт хүчрхэг Египт улсаас ч илүү мундаг хүчтэй Бурхан гэдгийг бодоод тэгээд илүү их Бурханд найдаж, манай хүүхдүүд илүү их Бурханд итгэж энэ Израилийн ард түмэн шиг үргэлж Бурханы авралыг авч амьдраарай гэж хүсэж байна. За өнөөдрийнхөө хичээлийг хүүхдүүдээ ингээд дуусгая. Хамтдаа Бурхан авдаа залбирцгаая. Залбирая. Бурхан аваа баярлалаа. Өнөөдөр 10 гамшиг бууснаа гэдэг энэ үйл явдлаар дамжуулаад Бурхан бол жинхэнэ Бурхан, Бурхан бол агуу Бурхан, Бурхан бол мундаг хүчтэй Бурхан, ямар ч зовлон гамшигаас авч өгч чаддаг Бурхан гэдгийг сурсан билээ. Манай хүүхдүүд үргэлж Бурхан танд найдаж, Бурхан танд итгэж, Бурхан танд залбирч, Бурхан танаас тусламж авч амьдрч чадхаар туслаарай. Дараа уулзах хүртэл Бурхантай хүүхдүүдийг маань сахин хамгаалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За дараа уулзцгаая хүүхдүүдээ. Баяртай.